тий. За өнөөдөр Улаанбаатар хотын одоо хуучнаар урт цагаан гэж яригддаг. Урт цагааны хэсэг дээр дахин төлөвлөлтөөр бол парк байгуулж байгаа ажилтай нийслэлийн одоо удирдлагын зүгээс бол танилцаад явж байна. За та бүхэн бол нийслэлийн иргэд маань санаж байгаа бол нийслэл Улаанбаатар хотын одоо засаг дарга Нямбатар засаг дарга маань 2023 онд засаг даргын ажлыг хүлээж аваад урт цагааны хэсгийг шинжилгээ дахин төлөвлөлтөе. Бидэд нийтийн эзэмшил талбай, ногоон байгууламж, парк одоо иргэдийн зөв соёлтой өнгөрүүлэх талбай хэрэгтэй байна гэдэг ийм шийдвэр гаргасан. Тэгээ үүний үндсэн дээр бол 2024 онд Intellectual Properties гэдэг компани бол зураг төслийг гүйцэтгэж хийсэн. За энэ зураг төслөөр тендерийг зарлаж 2024 оны 8 сард Bed Properties гэдэг компани бол ажлыг эхлүүлж өнөөдрийн байдлаар бол ажлын гүйцэтгэл 82%-тай. Гэрээгээр бол энэ оны 12 сард хүлээлгэж өгөхөд ихтэй 10 сарын 15-нд бол ажлыг дуусгах гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. За иргэдтэй бас мэдээлэл өгөө танилцуулга өгөхөд гадна газар ерхэд төлөвлөлт бол 1.3 га дээр хийгдсэн. Энэ өөрөө ардаа бас автомашины зогсоолтой, замын хэсэгтэй, голын хэсэгтэй ингээд паркийн төлөвлөлттэй. Тэгээ энэ парк нь бол ерөөсөө залуучууд гэр бүлийг чөлөөтэй одоо өнгөрөх юм лешүр төрлийн бол парк олон улсын англиараа. Тэгээ энэ парк дээр одоо юу байна вэ гэхээр одоо та бүхний бид бүхний харж байгаа залуучуудын ингээд ил задгаа театр хэсэгтэй суугаад тоглолт үздэг, сандалтай дээрэс нь ногоон байгуулдаг зөвлөмжтэй. Ерөнхийдөө Риот Иркэ паркийн одоо тэр концепттэй гэсэн тийм одоо паркийн төлөөр бол хийсэн 4171 м квадрат талбай дээр зөвлөгжил. Тэгээ 470 ийм буц хөөхтэй байж байгаа. Паркийнхаа юун дээр зүүн тал дээр болохоор энэ 30-ыг харьцан 31 3 давхар 3254 м квадрат ийм одоо энэ паркийн менежмент хуучин үйлчлэгээ хийсэн хүмүүсийг орлох юм офис ийм хэсэгтэй байж байгаа. За тэгээд ингээд ийшээ бол парка танилцуулаад бас зогсоолын хэсгийг бол харуулчих гэж болж байна. Манай Intellectual Tower компаниас энэ ерхий төлөвлөлтийг хийсэн манай архитектор Батцорыг. Манай архитектор Батцорыг бол ерхийдөө иргэдээс саналыг аваад ерхий дизайныг гаргасан гэсэн тийм. Зоргоо юу бодож энэ хэсгийг бас төлөвлөж хийж яг төлөвлөлтийн дагуу гоё хийгдэж байна бас. Манай архитектор үнэ яасан. Төлөвлөлтийн дагуу ер нь хийгдэж байгаа. Ер нь энэ талбайн концепцийг бодохдоо дээдлийн хэсгийн концепцийг бодохдоо одоо баруунаас зүүн рүү чиглэсэн хүмүүсийн хөдөлгөөн баруунаас зүүн рүү чиглээд хоошоо ганд руу ордог тийм аялал жуулчлалын урсгал байгаа даа байхгүй. Тэр урсгалыг би одоо 4 төрлийн замд хуваасан. Энэ арын урсгал нь болохоор аялал жуулчдын хүмүүст зориулсан яг ингээд ханаа дагаад эннийхээ голоор дагаад энэ хадны сүг зураг хийнүүд орж ирээд тэр дундуур ингээд алхаад явах. Хадны сүг зураг гэх юм байна. Голын энэ хэсэг нь болохоор яг олон нийтэд зориулсан. Хүмүүс эргэн тойрондоо суугаад энэ орой үдшин ингээд гэрэл асаад энэ хоёр талын манан жуулагчаас энэ дээр сууж байгаа дишээгээ хараад тийм нэг гоё тайз маягаар болооч гэх юм уу да. Зарим үедээ тэгээд дээрээс нь энэ асыг чигшүүлэх юм байна шүү дээ. Тэгээд 3 дугаар игнээ сайхан ажиллаж байна тий. 3 дугаар игнээ нь болохоор энэ улаанаар тэмдэглэсэн зам. Энэ болохоор ногоон зам гэдээ яаж байгаа. Хоёр талаараа модтой, дундуур манжуулагчтай. Тий. Зөөлөн байдлаар хийгдсэн нэг тийм зам. Ногоон зам зүгээр зугаалж байгаа, амарж байгаа зөөлөн зам дээр алхах. Иргэд энэ бол манжуулах ингээд сайжиж байгаа. Энэ авси чигийг хангах зөөлөн байдлаар ингэж бол хийж өгсөн юм байна тий. Тэгээ хамгийн задлын хэсэг нь болохоор яг үндсэн хотын зорилттой зам, яг шулуун зам, дугуун замтай хамтраад архитектор энэ одоо төлөвлөлт нь чимэглэл зоргоос. Энэ нь болохоор ер нь сарвч байна. Доотлол нь одоо суудал ирээд энэ голоор нь дахиад нөгөө түрүүний ярьжсэн зургууд ирээд ингээд доогоор нь яваад холоос хүмүүс явах зорилт. Сарвч зорилттой юм байна. За та манай Батцорыг архитектор энэ хэсгийг тайлбарлаач. Энэ хэсэг маань юуны хэсэгтэй вэ? Ер нь бол ийм байхгүй юу? Анхнаасаа яг ярихад хуучин энэ артлын энэ замраагүй баригдсан байгаа өнгө алаглсан юмнуудыг манай урт цагааны барилга маань болохоор яг гоё даллаа байжсэн байхгүй юу? Тэгээд тэр барилга маань буусны дараа эдгээр ил гараад ирэнгүүт бид нэр энэ барилгуудыг нуух зорилтоор араараа ийм өндөр энэ бол тэгээ сарвч гэж явах уу одоо? Энэ тий сарвч одоо энэ хэсэг чинь яг нэлэхүүд нь харахаар энэ дээрээс ингээд давлгаалаад ингээд явж байгаа гэсэн утгатай байхгүй юу? Тий. Энэ дотроо юу вэ? Энэ болохоор одоо доотлын гаражийн маань аюулгүй гарц. Доотлын гаражийнхаа аюулгүй гарцыг болохоор ийм байдлаар оруулж төлөвлөөд байшин байдлаар хийсэн байна. Тэгээ энэ ингээд баруун талынхаа том талбай зөвлөгтэй хэсгүүд нь байж байгаа юм байна тий. За ингээд дээдлийн тогтчлтын хэсэг бол ойролцоогоор гадна тогтчлтоор 1.3 га дээр парк автоцам мэдрийгээ төлөвлөсөн. За энэ нийт төсөв бол ойролцоогоор 7 тэрбум байж байгаа. За хэдүүлээ ингээд доошо хамтдаа яваад гаражийн бүтээн байгуулалтууд дууссан байсан тий. Гаражийн бүтээн байгуулалт. За барилга угсралт хийж байгаа гүйцэтгэж байгаа компани инженер
барилгын одоо гаражийн гүйцэтгэл яг хэдэн хувьтай байж ямар ажил дутуу байна? Дээдийн гүү одоо энэ паркийн хэсгээс юу үлдсэн бэ? За дээдлийн паркинг хэсгээс маань одоо гараж 4 хэсгийн маань тогтцол ажил бол үргэлжлээд төлөвлөлт графикийнхаа дагуу мэдээд явагдана. За гаражийн барилгын хувьд бол гараж нийтдээ 4 блок бүрдэж байгаа. За 4 блок гаражийн маань нийтдээ 109 автомашины зогсоол буюу 7484 м2 талбайтай. За 3 блок. За ихтэл гаргаж байгаа. За энэ хэсэг маань бас төлөвлөлтөндөө орчиж байгаа. Энэ паркын маань хойтын хэсгийн автозам, явган замын хэсэг бас орж байгаа. Тэгээд дээрээсээ чинь зогсоолтой ингээд орж байгаа тий. Энэ хэсгүүд болохоор энэ доош нөгөө гэрэлтүүлэг оруулах зорилгоор автогараж руу оруулж байгаа хэсгүүд үү тий. Гэрэлтүүлгүүд доор бол 7484 м квадрат орчин үеийн яг шийдлэр хийсэн 109 машин багтах зорилттой дулаан гараж явж байгаа. За хэдүүлээ тийшээ дулаан гараж руу орж үзье. Ер нь бол Улаанбаатар хотын хэмжээнд 109-оос дээш том гараж байдаг юм автомашины. За ер нь цөөхөн тоотой байдаг. Цөөхөн байгаа. Энэ Улаанбаатартаа бас ер нь бол олон нийтийн эзэмшлих бол байхгүй 109-ийн дулаан. За хувийн хвшлүүдэд бол бас байж магадгүй. Гэтэл Улаанбаатар хотод бол байж байгаа эхнээсээ одоо 2-3-т болохоор Улаанбаатар хотыг хамгийн том хэмжээгээр бол багж хамгийн том байж магадгүй. 7400-д ухтаараа бас нөгөө төч техниктэй орчмын одоо энэ барилга орон сууцнууд өөрөө нөгөө би нэг дулаан зогсоол байдаг. Айгу хоор нэг барилга орон сууцтай. Тэгээд энэ яг нөгөө яг зөв шинэ дулаан зогсоол болж шийдэж гисэн байгаагаар сонсогдтой байгаа. за яг ингээд сүүлийн үеийн шийдлэр ингээд хотын бусад бараа материал зай. Тэгээ хотын төвийн энэ хэсэг чих онцлогтой шүү дээ. Доогоор нэг устай доошо гүнзгий хийлгэж болдгоо нэг давхар доошо гараж хийлгэж болохоор. За ингээд энэ урт чинь ингээд хамгийн урт. Энд чинь бүр ингээд цаашаа нэг тойшоо хангуудынхаа дагуу ингээд хэдэн метр байна баг. одоо энэ шиг нийт болохоор нэг 320 гаруй метр байна. 320 метр урттай. Бүзүүчээр хоорондоо Улаанбаатар хотын төв хуучин урт цагаан байсан газар бид нар анх удаа 7400 м квадрат орчин үеийн дулаан гараж. Ингээ ерөөсө 300 м урт. Одоо Улаанбаатар хотод 300 м урт ийм одоо машин явахаар сүүлийн үеийн зогсоол бол байхгүй шүү дээ. Тэрийг бол анх удаа хийгдсэн. Одоо ингээд хахад бол ингээд 4-5 ийм хэсэгчсэн талбайтай орчин үеийн дулаан гараж явж байгаа. Тий. Орчин үеийн дулаан гараж байгаад тэгээд эн чинь сүүлийн тоноглоор хийж байгаа учраас тий хажуудлынхаа офстой нийлээд эдийн засгийн зардал нь ингээд 31 тэрбум болж байгаа тий. За энэ ингээд ихний хэсэг нь харагдчихээн. Дахлаан дээр нэрдэг зогсоод мөртөө мэршил. тий. За Энэ өөрөө нөгөө цахилгаан машин болон одоо сүүлүүд чинь Монголд цахилгаан машин их нэвтэрж байгаа бол тэр цахилгаан машины, электрон машины цэвэрлэгчүүд тус тустай байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй машины авч зогсоол. За энэ зогсоолууд нь өөрөө бас нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрөө автоврын хэрэгсэл барьж явахдаа аль болох маневрлах, ухрах орох хэмжээний нөгөө зай талбайг зогсоол дээр бас нөгөө хялбараар шийдэж өгсөн дээрс онцлогтой байгаа. За энэ бид хэд энэ бүтээн за байгуулалтаа ийшээ явж байгаа энэ урт дээр хараад байгаа. Ийшээ орж байгаа гэдэг дээр чинь. Энд чинь том хэсэг нь байж байгаа тий. За ингээд 300 метр урт тэгээд Улаанбаатар хот чинь ер нь энэ хамгийн том зогсоолтой чинь Хүнүү орой 2. хүн өөрөө байна. Тэгээ Хүнүү орой 2-оос энэ уртаараа баг нэг урт ангиллаараа урттай ороо шүү. Тэгээ хотын төв 40 мянгатад бол одоо ингэж зогсоол байна гэдэг чинь бол анхных болж байгаа тийм ээ. Дулаан зогсоол. Тэгээд яг сүүлийн үеийн тоноглоор ингээд агаар жуулгчтайгаа галын системтэйгээ тэнцэн болж дээшээ нэг паркийнхаа хэсэглүүгээ нөгөө манжуу автоматжуул тусалгаа бүгд байгаа. эрэлтүүлэг эдгээр өгч байгаа юм онцлогтой. Тэгэхээр энийг нь бол яг орчин үеийн шаардлагаар тий. ингэж одоо энэ чулуун фабрикаас шалмаар мазаки шалмаар. Тий. Энэ мазаки шал маань өөрөө бид хэд бас зураг зохиогч захиалагчтайгаа зөвшөөрсөн ашиглалтын хувьд одоо эрдэнэ бодог байгаа жоон зохиомжгүй гэж хараад за ерөөдөө мазаки шал бол ашиглалтын хувьд хугацаатай. За энэ гараж зураг шиг байна гэж харсан байгаа тий. за энэ ингээд хоёрдугаар хэсэг маань. Ингээд ийм 3 том хэсэгтэй ийм байж байгаа тийм ээ. За ажлын явц одоо тэгээд гараж хэсэг одоо энэ дууссан. Гараж хэсгийн хувьд бол тэгэхээр за ерөөдөө 3 болооны хувьд бол барилга усалтын ажил болсон. Инженерийн байгууллагууд инженерийн систем дотор галаа дагаар сэргээлт цахилгаан холбоотой усалтай ажиглал 100% дууссан байгаа. Өнөөдрийн байдлаар одоо нэг жижиг чимтлүүр цэвэрлэгээний ажиллагаа одоо ажлуудаа хийж байгаа. Энд чинь бол яг орчин үеийн чиглэлээр дулаан зогсоол хийж байгаа нь бол зөвхөн барилга хотын төвд ингээд хийсэн бол гараж онд хийсэн бол эн чинь 7400 м
метр квадрат сүүлийн үеийн тоногдолтой барилгыг л одоо ерөөсөө хуучин урт цагааны одоо доор Б1 давхарт бол ашиглалтанд оруулж ин гэж ойлгож явдаг. Нэг нь болохоор тэгээд 7400 дээр 3 давхар барилгынхаа нэмэх юм бол бид нар энэ авчирчин байсан хуучин урт цагааны байсан метр квадратаас илүү бараг 100000 гаруй метр квадрат сүүлийн үеийн тоногдолтой дулаан ийм байгууламжийг хуучин урт цагааны одоо энэ 1.3 га дээр бол ингээд байрлуулж хийгээд ерөөхдөө бол дуусч байна. Тэгээд дээр ил харагдж байгаа хэсгэнд бол энэ паркинг байгууламж явж байгаа. За. За энэ үргээ дуусгач. Тэгээд юу вэ? Гүрсчээ компанид амжилт хүсье. Хугацаанд давхартыг дуусгараа. Тоос баярлалаа. За хэдүүлээ ингээд дуусгач тийм үү? За хэний мик вэ? Өөр өөртөө миктэй зүг аваа. Энэ манай. За. Баярлалаа.